Тэгэхээр нөгөө монголчууд бид нар ярьдаг шүү дээ. Эхэн булангартай бол адган булангартай гэж. Тэгэхээр бид 90 он дээр ер нь буруу хазгаа боссон. Гол шалтгаан бид бүрэн гүйцэд тодорхойлоогүй. Гадны хүмүүсээр тодорхойлуулсан. Жишээ нь бид бол ардчсан нийгмийг үндсэн хууль дээр тунхагласан. За чөлөө зах зээлийг үндсэн хуульдаа бол тунхагласан. Хувийн өмчийг бол ингээд тунхагласан. Ингээд зогсцсон байгаа байхгүй. Энийг бид гүйцээгээд бүр цаашаа яг хувь иргэний амьдрал дээр тусах тэр эцсийн одоо материаллык болон оюуны баялаг хүртэл тодорхойлох ёстой байтал ердийн ийм онлын төвшөнд ингэж тодорхойлоод ингээд хэрэгжүүлэлтэн дээр бол алдсан. Тэгэхээр манай Монголын ардчил бол одоо анархизм нэг тал руугаа төргүү төрийн дээр одоо бүлэглүүд гарсан. Төрийн дээр нам гарсан, намын дээр хүн гарсан ийм анархизм гэж нэрлэдэг л дээ. Энэ бол төрийн хар хүн гэж байхгүй болсон тийм ийм чиглэл рүү явж байгаа нэг тал руу. За нөгөө тал руу ардчлал гэдэг маань одоо бүтлгүүцсэн ардчлал гэж олон улсад бас бестселлер номнууд гарч шít. Энийг жишээгээр нэрлэж байна. Одоо ингээд дэлхийд явхад Монгол бол одоо түгжрэл гэдэг юм уу, утаа гэдэг юм уу, баян хоосны асар их одоо ялгаа гэдгээрээ би одоо статистикаар нотолж ярихад те 90 онд та өөрөө мэдж байгаа баян хоосны ялгаа гэж байгаагүй ижил гаранаас эхэлсэн ард түмэн шүү дээ те. Тэгэхэд өнөөдөр ердөө 35 жилийн дотор дэлхийд одоо ховор тооцогдох юм баян хоосны ялгааг бий болгож байна гэдэг маань өөрөө эдийн засгийн суур философиудаа ойлгоо. Өөрөлдвөл бид чөлөө зах зээлийг хийж чадаагүй. Бид ардчлалыг өнөөдөр хийж чадаагүй байхгүй. Тэгэхээр энийг бид ардчлалыг жинхнээс нь хий, чөлөө зах зээлийг хий гэвэл яартай философи гарах хэвээр. Гэтэл 35 жил гэж хэр их урт хугацаа вэ гэхээр Хятад гэдэг улс өнөөдөр ядуу буураа улсаас дэлхийн хамгийн хүчрхэг гүрэн болцсон ингэж сууж байна. Өмнөд Солонгос гэдэг улс ядуу буураа улсаас өнөөдөр дэлхийн технологийн тэргүүлэгч гүрэн болцсон. Урлаг соёлоо одоо экспортлоод K-pop гэдэг энийг soap opera гэдэг нь бас ингэ шүтээд байж байна. 35 жил гэдэг бол улс үндэстэн цогцолж босдог. Дэлхийд тэргүүлдэг ийм л хугацаа.